Санамнахаа дараагийнхаа бичлэгээр уулзаж байна. Өнөөдрийнхээ бичлэгээр DRX цувралынхаа дараагийн хэсгийг буюу 3-4 ангийг нэрж өгөхөд бэлэн болсон байна. Ингээд шууд бичлэг рүү орцгоё. За өмнөх анги дээр хажийн маань хулгайчийг барьж буй залууг нилээдгүй их сонирхож байсан нь эр хүн гэдэг утгаар биш байдаг л нэг энгийн л зүүн сөн байсан юм. Гэсэн ч манай хүн огтхон чиргэлзэлгүй зүүн сөнгаа даган танилцахаар шийддэг. За тэр залууг нь болохоор Жоно гэдэг нэртэй бөгөөд урд нь бейсболын тамирчин байсан ч бэртлээс олж цодог тайлаад одоо бол жижигхэн кафе ажилладаг нэгэн. Ажийн жахуулсан өдрөөл ярилцаж байгаад тус кафед нь зөвчөөр орж чаддаг. За ингээд кафед ажиллаж эхэлснээс болоод манай хүн угаасаа л царайлагын болохоор тэр хавьтай алдартай болоод зогсохгүй бүр нууцаар тагдаг гач донтны харанд нүртэл өртөж эхэлдэг. Гэтэл нөгөө дагагч чинь өдөр болгон харсаар байгаад мэдээж ойлгомжтой нэг л өдөр ажиныг хүчирхийлэхээр дайрдаг. Гэхдээ харамсалтай нь тэр дагагч буруу үнэ сонгосон гэдгээ мдээгүй л дээ. Манай ажин чинь өөрөө бараг гажгаар шүү дээ. Юун тэр дагагчд хүчирхийлүүлэх, харин ч эсрэгээрээ нөгөөхийг бараг л алангаа алдаж байхад жөнсөө ирж байж л нэг юм зогсоодог. Гэхдээ л ажин маань энэ удаа нэлээд сандарч уур нуурсан бололтой жөнсөөгоос чи ер нь миний төлөө яг юу хийж чадах юм гэж асуудаг. Хариуд нь жөнсөө мэдээж би чиний төлөө бүхнийг хийж чадна. Хүн алхал биш бол юу ч байсан хийж чаднаа гэж хэлдэг. Гэхдээ ажины хувьд яг тэр ганц чадахгүй зүйлийг нь л хийлгэхийг хүсэж байсан болохоор хэрвээ хүн алж чадна гэсэн бол чамаар хамгийн түрүүнд аавыг алуулах гэж байсан. Гэхдээ чамааг угаасаа л чадахгүй гэдгийг чинь мэдэж байсан л та гэд нэлийн урам нугарсан маягтай яваад өгдөг. За ингээд ажиныг явсны дараа жөнсөө маань угаасаа л зөөлөн сэтгэлтэй юм болохоор нөгөө дагагчийг нэлийн ширүүн сүрдүүлээд хөвгөд явуулдаг. Уг нөгөө дагагч чинь бас ч гэж хүн чарахчихсан бараг л охирогч чахуу болчихсон ч гэсэн анхнаас л өөрийнх нь буруу байсан болохоор амьдулцсандээ баярлаад л үлдээж байгаа. Үүний дараагаар ажийн маань гэртээ ирэх үед дахиад л аав нь мөнгө авахар ирчихсэн байх ба ер нь бол сүүлийн үед бүр байнга ирж мөнгө авдаг болсон юм байна лээ. Яг уг нь ажийн аавдаа тогтмол мөнгө өгөөд л асуудал үүсгэхгүй явж бай гэж бодсон ч нөгөө хүн сүүлийн үед улмалт аваад их мөнгө нэхэд байгаа учраас ер нь ингэж байхаар зүгээр л алчсан дээр юм байна гэж бодож эхэлдэг. Зангиснаар манай хүн шууд л аавыгаа алах төлөвлөгөөнд ордог бөгөөд маргаашнаас нь эхлээд ажил дээр очих болгондоо баг багаар шархны наалт нааж эхэлдэг. Мэдээж энэ нь сайхан сэтгэлтэй хүчрхэг гин захирлынхаа нүдэнд би ингээд байнга шахуу хүчрхийлэлд өртөж байгаа шүү гэдгээ ажмаар харуулж дасгаж байгаа юм л та. Харин нөгөө талд жөнсөө маань аавыг нь алж чадахгүй ч гэсэн өөрийнхөө хэмжээнд зохицуулахар шийддэг. Аав нь угаасаа л хөөгийн гар учраас байнга л болохгүй бүтэхгүй зүйлсийг хийж явдаг нь ойлгомжтой. Тэрийг нь манай жөнсөө сайн мэдж байгаа учраас ноцоор таагаж баримт цуглуулж байгаад цагдаад өгөхөөр төлөвлөсөн ч харамсалтай нь баригдаад ноцолдож байгаад хамтдаа цагдаад баригдчихдаг. За яг ингээд баригдаж явах үед нь ажийн жирч таарах бөгөөд уг жөнсөө даавыг нь алах боломж гарсан ч чадаагүйд нь дахиад л урам нухарна. Үүний дараагаар манай гуруула цагдаад байцаагдах бөгөөд жөнсөөч болсон бүх зүйлсийг үннээр нь цагдаад хэлдэг. Гэтэл ажийн бүр шал эсрэг мэдүүлэг буюу аавыгаа ямар ч буруугүй хүн гэж хэлээд харин намайг байнга дагаж хүчрхийлэхийг оролдож байсан хүн бол жөнсөө гэж хэлчихдэг. Ингэснээр ямар ч гэмгүй байсан жөнсөө цагдаад баригдаж харин оронд нь ажины аав цэвэрхэн хүн болоод чөлөөтэй гараад явдаг. Гэхдээ яагаад ажийн ингэсэн юм бол гэсэн чинь манай хүн бүр том юм бодчихсон л байсан юм байна лээ. Яг уу жөнсөөгийн төлөвлөгөө үнэхээр амжилттай бүтэж аавыг нь шоронд оруулсан ч гэсэн нэг их бодлогоо дахиад л гараад ирнэ. Тиймээс манай хүн нэг мөсөн дуусгах арга буюу аавыгаа алхаар төлөвлөжсөн байсан учраас шоронд оруулалгүй явж үлдээд оронд нь энэ төлөвлөгөөнд сайхан зангаасаа олж гайвуулж магадгүй жөнсөөг төр зууртаа шоронд нь үлдээж байгаа нь энэ байдаг. Ингэснээр өөр зүйл санаа зовхгүй захиралтай өргөдүүлэх ажилдаа анхаарах боломжтой болох бөгөөд нэг их бодлогоо захирланч түүнийг анзаарч дагагчийн дайралтанд өртөж байгаа юм байна гэсэн ойлголттой болдог. За тэгээ ажиныг байнгын дагаж байгаа гэдгийг нь мэдсэн захирал нь дүүн санаа зовж орой болгон хүргэж өгөхөөр болдог. Угаасаа л өөрийнх нь төлөвлөгөө амжилттай болж захирлаараа өргүүлнэ гэдгээ мэдчихсэн болохоор гэрийнхээ үүдэнд өгсөн хулхан сүрдүүлгийн захиа энтер алидинэ бэлтчихсэн байлгүй яах вэ? Тэгээд зогсохгүй яг тэр өдөр нөгөө дагагч чинь гэрийнх нь ойролцоо харагдах бөгөөд захирал нь уг нь хөөсөн ч харамсалтай нь барьж чадлагүй алдчихдаг. Гэхдээ энэ дагагчийг өмнө нь өгтөл нь айлгаад явуулсан байхад дахиж ирэх зориг байсан л юм байх та. Тэгээ бүр яг ажиныг загарлаараа хөргүүлж ирсэн анхны өдөр нь ингэж таарж байгаа нь ч тэр тохиолдол гэхээсээ илүү бараг манай ажийн хөрхийн амьтныг сүрдүүлж байгаад л юм хийлгсэн байх таа л гэж бодгдсон. Угаасаа ажины хувьд бол энэ зэргийн хүнийг аргандаа оруулаад хүснээрээ хөдөлгөнө гэдэг бол хүүхдийн тоглоом л гэсэн үг. Зангиснээр сайхан сэтгэлд гин захирал маань ажины өрхөнд бүрмөсөн ороод ирхэн тэр. Хөөрхийн амтан бүр итгэжсэн санаа нь нилээн зовсон бололтой юмыг аж мэдхөвгээд өөрийнхөө ашигладаг бейсболын цохиураа үлдээгээд өнөөдөр ажины найз нь ирж чонно гэсэн болохоор тайвшраад явдаг.
Гэсэн чинь нэрэл ажийн аль хэдийн нөгөө дагагчийг удирдлагандаа оруулчихсан албаар юм зүйл хийлгсэн гэдэг нь захирлыг явсны дараа түүнд ажлын хөлсийг өгж байгаагаас нь харагддаг. За ингэснээр бүх зүйл бараг л бэлэн болсон болохоор гол зочин буюу аавыгаа мөнгө өгье маргааш хүрээдэрэ гэд цаг товлоод дууддаг. Удалгүй маргааш нь чуулж ажил дээрээ иртэл өмнө нь уулзаж байсан Лонгстарын захирал манай хүн дээр дахин нэг удаа ирж санал тавьсан ч өмнөхтэйгөө л адилхан шууд л татгалздаг. Үүний дараа захирал нь ажинтаа ирж уулзтал манай хүн ээлжиж жүжигээ тавьж эхлэх бөгөөд найзынтаа онцгод ирсэн чинь гэрлөө орж ирээд амар болгочихсон байна лээ гэж хэлдэг. Мэдээж юм сонссон захирал нь улмал санаан зовж жүнсөг ирэх хүртэл дүрдээ манад бай, харин би ээж аавындаа байчихнаа гэж хэлдэг. Зангиснэр удалгүй оройч болж ажиллаа тараад ажийн маань захирлынх руугаа явлаа гингүүтээ гинт гэрээрээ дайраад юм авах хэрэгтэй боллоо гэж хэлдэг. Учир нь манай хүний аав гэрт нь мөнгө авах гээд ирчихсэн байгаа шүү дээ. Ажинч гэртээ эрэнгүүтээ ээлжиж жүжигээ тавьж гинтэл сайн охины дүр тоглож байгаад аавдаа нөгөө дагчийнхтай адилхан малгайг өмсүүлчихдэг. Ингэснээр түүний төлөвлөгөө эцэст нь хэрэгжих боломжтой болсон бөгөөд одоо сүүлийн хэсэг буюу аавтаа зодуулж байгаагаа захиралтаа харуулах л үлдлээ. Мэдээж аавынхаа дургуг хөргөж зодуулах шиг амарх юм хаана байх вэ? Шууд л өдөж байгаа зодуулж эхлэхтэйгээ зэрэгцээ захирал руугаа залгаад уцаа хийчихдэг. Одоо бол захирлыгаа ирэх хүртэл ухаан алдчихлах үедээс хэл үлдлээ. Захирлын хувьд ажиныг аюулд орсныг мэдсэн даруйдаа шууд хөдлөх бөгөөд уг цагтаа дуудлага өгөх гэсэн ч гэрийнх нь хаягийг нарийн мэдэхгүй болохоор өөрөө л ирэхээс өр харахгүй болдог. Ингэснээр нэг хөдөлгөөн ажиныг гэрт нь ирэх бөгөөд яг түүнийг орж ирэх мөчөд өмнө нь харсан малгайтай дагагч ажиныг хүчирхийлж буй зураглал харагдсанаар хөөрхий захирал биеэ барьж чадалгүй аавыг нь бейсболын цогоороор цохиод унахчихсан дээр. За ингээд уураа орж чадалгүй хүн цохиж унгаагаад шоконд орчихсон захирал дээрээ манай ажийн тоглолт хийгээд энэ манай аав байсан шүү дээ, та андуураа цогцглоо. Тиймээс та жимиг өхөн гэртээ арчих. Энэ манай гэр бүлийн асуудал учраас би өөрөө зохицуулчихнаа гэдээ явуулчихдаг. Тэгснээ хамгийн амар нь захирлыгаа явсны дараа цагдаад манай аав хүн зодуулаад өгчлээ гэд дуудлага өгдөг бөгөөд эрхээс нь өмнө нөгөө дагагчийн малгай энтрээ устгахчаа тухайн алдаад өгдөг. За тэгээ удалгүй маргааш нь болох бөгөөд хөөрхий захирал нь хүн алаад хэргийн газраас зогтсон хэрэгээр цагдаад баригдаж байхад нөгөө талд ажийн маань аавыгаа алдсан өрөвдөлтэй охин болж хувирдаг. Гэхдээ ажинаас гэрч гэдэг утгаар нь мөрдөгч ирж ойр зургийн хідэн зүйл тодруулах бөгөөд энэ үеэр мөрдөгчөд нэгэн дуудлага ирдэг. За тэр нь болохоор ажины захирлынх нь өмгөөлөгч байх бөгөөд шууд мөрдөгчөд тагуул өгөөд өөрийнхөө талд буюу хэргийг захирлын талд шийдвэрлэхээр болгочихдог. Гэхдээ энийг нь манай хорон санаад ажийн нууцаар сонсчихлгүй яах вэ? Яриаг нь утсан дээрээ бичиж аваад зогсоохгүй, хавхуулаа өгж авалцаж байгаа зургийг нь өртөөл дараад амждаг. Харин энэ хооронд хагуул авсан мөрдөгч маань ажины эсрэг нотлох баримт цуглуулж эхлэх бөгөөд нөгөө дагагчийн малгааны хэлтэргийг нь хэргийн газараас олж чаддаг. Ингэснээр тус нотлох баримт дээрээ дөрөөлөөд худал мэдүүлэг өгсөн гих үндслээр ажиныг шууд сэжигтнээр татаад байцааж эхэлдэг. Энэ үеэр нөгөө Longstar гээд Entertainment-ийн нэг жүжигчин нь бас хэрэг тарьчихсан. Тэрийг нь зохицуулах гээд явж байсан захирлынхын тослох манай ажиныг байцаагдж байгааг нь олж хардаг. За үүний дараагаар манай ажийн сэжигтний хуваар байцаагдж эхлэх бөгөөд нөгөө мөрдөгч чинь ажины эсрэг нэлээд их нотлох баримт цуглуулчихсан байдаг. Уг нь ажины аавыг захирал нэг л удаа зогсон боловч аав нь 3 удаа толгойдоо цогулсан шарахтай. Дээрэс нь манай хоёрын хоорондоо чадалсан чаднаас нь харуул санаатаа захирлыгаа гэртээ авч ирэх гэсэн сэдэлтэй. Үүн дээр нэмээд байхгүй гэж хэлсэн малгайн олдсон гэдэл баггүй их нотлох баримт манай ажины эсрэг чиглэж эхэлдэг. Тэнгүүт манай хүн хөөрхөн сэргэлэнтэйж байгаад энэ мөрдөгчийн хахуул авсан баримтыг тослох мөрдөгчд нь өгч чаддаг. Яг үүнийхэн дагуу өөр баг тус мөрдөгчийг шалгасан ч нөгөөх нь нэлээд туршлагатай нөхөр байж таарад аль хэдийнэ бүх хөлмөрөө балчихсан байдаг. Ингэснээр манай ажины энэ үйлдэл нь бүтлгүүтээ зогсохгүй шаал тэмийн мөрдөгчийнхөө л урыг үргээд дуустдаг. За ингээд жинхэнэ эвгүй байдалд орчихсон яхаа мэдэхгүй байж байтал гинт жүнсөө гарч ирэнгүүтээ би ажины аавыг алсан алуурчин нь байна гэд хэрэгээ үлээчихдэг. Гинт юм шоронд байсан жүнсөө гарч ирээд аавыг нь алсан болчихгүй гэсэн чинь манай хүн яг тэр хэрэг гардаг өдөр нь суллагдсан юм байна лээ. Тэгээ гарсан даруйдаа аавыг нь алах гээд барилж байсан буудалд нь очисон ч байхгүй байсан болохоор ажинтай уулзахаар гэрт нь ирсэн чинь ажийн ухаан алдчихсан, аав нь арай өхөөгүй хагас ухаантай хөвдөж байсан. Тэгэхээр нь ямар ч хэрэгэлцээгүй шууд л гүцээж гисэн гэж цагдаад мэдүүлдэг. Гэхдээ яг үнэндээ бол бүх зүйл эсрэгээрээ олсон байдаг. Жүнсөө мөн суллагдсан даруйдаа ажины гэрт иртэл аав нь аль хэдийнэ өвчгсөн, харин ажийн гартаа цохор бариа тухайлдчихсан байдалтай байж байдаг. Ер нь бол ажийн өөрөө аавыгаа гүцээсэн гэсэн үг. Харин жүнсөө ирсэн даруйдаа ажины аллах үлдсэн бүх хөлмөрийг нь баллаад дараагаар нь ажины аавын буудал дээр нь очисон байдаг. Яг хөө буудал дээр очисон шалтгаан нь саяны зохиосон үлгэрээ үнэмшилтэй болгохын тулд тэгж байгаа юм л да.
Гэсэн ч буудалд очисон цаг болон хэргийн газарт ирсэн цаг нь угаасаа зөрүүтэй учраас тэрийг нэг хөдөлгөөний мөрдөгчд олж мэдээд Жүнсөөг хийгээгүй хэрэгээ хүлээж байгааг нь мэдчихдэг. Өөрхий Жүнсөө маань хүн алж чадахгүй ч гэсэн нэгэнт үлдэгдсэн хэргийнх нь ялыг өрөхөд бэлэн байсан ч эцэст нь ингээд бодлогойтдаг. За ингэснээр буцаад ажийн маань ямар ч гарцгүй хэрэг дунлаа гэж бодтол гинтэл ажины захирал хэрэгт нь болж хувраад энэ хэрэг маш хурдан хаагдчихдаг. Юу болов гэсэн чинь манай ажины хоригдож байх үед нь Лонгстарын хүн ирж уулзаад санал тавьсан юм байна лээ. Энэ хэргийг чинь шийдэд үгүй оронд нь миний саналыг зөвшөөр буюу нөгөө аль эртнээс л гуйгаад байсан жүжигчин болгох саналаа л тавьсан байдаг. Тэрийг нь манай ажийн эцэст нь ингээд аргагүй ирэхэнд л зөвшөөрсөн юм байна лээ. Ингэснээр энэ Лонгстарын захирал нь угаасаа холбоо сүлбээ артаа сайтаагаар юм болохоор амархан гихчин шийдээд ажины захиралд бүх хэргийг нь тохоод тосгосон байдаг. Бас нэрээ нэг нэмэлт нөхцөлтэй бөгөөд тэр нь болохоор Жүнсөөдөө дахиж битгий уулз гэж хэлдэг. Санаа нь бол энд ингээд өмнөх бүх амьдралаа орхиод чинээр амьдарч эхлэе л гэж байгаа мэн лээ. Харин ажины хувьд Жүнсөөг сул дорой хэдэрхий сайхан сэтгэлтэй учраас цаашаа угаасаа зам нийлэхгүйгээд ер нь л холбоогоо таслахыг шийдчихсэн байсан болохоор энэ саналыг нь шууд л зөвшөөрдөг. За ингэснээр ажийн маань Жүнсөөгоос бүрмөсөн холбоогоо таслаад жүжигчний карьераа эхлүүлж байгаагаар киноны маань 4-р анги дуустдаг. За эхний 4 анги маань нэг иймэрхүү байлаа. Цааш та нэлийн сонирхолтой дөрвөд гарч ирэх юм шиг байна лээ. Тэг өмнө хэлсэнчлэн шинэ гарснаас хойш нэг хөдөлгөөн 1-2-оос 3 хоногийн дараа бичлэгнүүдэд оруулаад явах болно. За тэгээ бичлэг таалагдсан бол дардагнуудаа дараарай. Хэрвээ та subscribe дарсан бол заавал онхоо дараарай. Тэгээ дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баярлалаа.